За та бүхэн сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэнд Бүрлгүүл өвсөн багшийн гэгэрэлт хүрэх газрын зураг хичээлийг төлөвлөж байна. Энэ бол нууцын хураангуй дандарын төгсгөлийн зэргийн хичээлүүд юм аа. За ингээд заншил болсон ёсоор эхний хэдэн минутыг буддизмын танилцуулах хичээл зориулъя. За ингээд буддизмын суурь, буддизмын зам, буддизмын үр дүн гэж байдаг аа. За ингээд үр дүн нь замнах замтайгаа харшилдахгүй, замнах зам нь суурьтайгаа зөрчилдөхгүй. За ингээд буддизмын суурь гэдэг бол байгаль. Буддизмын зам мөр гэдэг нь бид өөрсдөө. Харин үр дүнд нь бид байгальтайгаа яв цав эвтэй, найртай, инх тайван, зохицолтой, тэнцвэртэй ийм болохыг хэлж байгаамаа. Өөрөөр хэлбэл бид байгальтай нэгдэж нэгэн зүйл болохыг хэлж байгаамаа. За тэгэхээр байгальтай өөрийгөө нэгтгэж салшгүй нэгэн зүйл болж ингэж эвцэлдэхийг бид гэгэрэл гитлэхүү гэж нэрлэдэг бахнэ. За ингээд гэгэрэл ингээд ярихад ийм их амархан байгаа юм. Ингээл болоо юу гэмээр. Ерөнхийд нь харахад ийм 3 зүйлдэл багтж байгаа. Тэгээд энийг ингээд нарийн детальчилж ярина. Тэгэхдээ биднээс ингээд юмыг үүрэгээлж ингээд наривчлан ангилаад детальчлаад ингээд ярихаараа бид тэр деталь дотроо төөрч өгдөг байхгүй. Тэгэхээр бас зургийг бүхлээр нь хаяа нэг ингэж харж ивэл их зүгээр юм шиг байгаа. За ингээд өөр байдлаар хараад үзэх юм бол гадааддаа бид бага хүлэгнийг, дотооддоо бид их хүлэгнийг, нууцдаа бид очир хүлэгнийг дадуулдгаа гэж хэлж мөн болно. Тэгэхээр дадлагын хувьд гадаад дадлага дотоод дадлагтайгаа зөрчилдөхгүй, дотоод дадлага нь нууцын дадлагтайгаа мөн адилхан зөрчилддөггүй байна. За ингээд төвдийн буддизмын ийм 3 давхаргын сургаалуудыг бид салгаж дадуулдаггүй, бүхлээр нь бүгдийг хамттан дадуулдгаа гэсэн үг. За ингээд тантрын ёсонд үйлийн дандар, явдлын дандар, ханцшгүй дандар, эгүүцрийн дандар гэсэн ийм 4 дандрын аймаг байдаг. За ингээд эдгээрийн хамгийн дээд үзүүрийнх нь энэ ханцшгүй дандар гэж байгаа. За энэ ханцшгүй эгүүцрийн дандар нь нууцын хураангуй, дээд амгаланд, хэвазар, за тэгээ ямандаг, цагийн хүрдэн гэсэн ийм тантрын ёснууд энэ ханцшгүй дандрын ёсонд багтдаг байна. За тэдгээрийг ангиллаар нь их дандар, эцэг дандар гэж хувааж мөн болдог байна. За ингээд бүр эцэг их нэгдмэл дандар гэж хүртэл байдаг байна. За юутай ч гэсэн өнөөдөр бидний ярих энэ нууцын хураангуй дандар ёс бол эцэг дандарт хамаарагддаг байна. За ингээд төвдийн буддизмын өөр урсгалд өөр дандрын ёсыг гол дадалгаа болгодог. Жишээлбэл Гэлэгвагийн урсгалд нууцын хураангуй дандрыг гол дадалгаа болгодог байна. За Гэлэгвагийн урсгал гэдэг бол манай далаа багш Панчин лам зэрэг буддийн томоохон мастеруудын урсгал юм аа. За ингээд цагийн хүртний дадлагыг гол дадалгаа болгодог урсгал бол Жунонгийн урсгал. За тэгээд дээд амгалан дандрын ёсыг гарч удва. Тэгээд Сажагийн ёсонд хэвазар, за Нямагийн ёсонд авга төгөлдөр зогчин гэж байдаг байна. За ингээд төвдийн буддийн энэ урсгал болгон бүх дандрын ёсыг адилхан дадуулна. Тэгтээ нэгийг нь гол дадалгаа болгодог байна шүү дээ. Тэгэхээр гол дадлагыг нь бид яриад байгаа юм. Ингээд дадуулдаг гол дадлагаар нь ангилаад үзэх юм бол
Энэ нууцын хураангуй дандрыг гэлэгвагийн урсгал илүүтэй дадуулдаг байна. За ингээд гэлэгвагийн урсгалд энэ номыг одоо 5 гол ухаан гэж 5 ухааныг судлаад тэгээд одоо 20 жил судалдаг. 20 жил судалж ийж Гивш гэдэг нэртэй энэ доктор одоогийнхоор бол докторийн зэрэг хамгаалж байгаа мэт тийм өндөр зэрэгт хүрдэг байна. За ингээд тэр ёсонд бол одоо өөрчилсөн бэлтгэлийнхаа дадлагыг л 20 жил хийдэг гэсэн үг. Тэгээд бэлтгэлийн дадлагынх нь гол нуруу нь багшийн эгүүзрийн дадлага байдаг байна. За тэгээд гол дадлага нь юу юм бэ гэх юм бол энэ нууцын хураангуй дандрын ёс байдаг байна. За тэгэхээр эндээс харж байхад ерөөсөө тантрын дадлагын гол суурь нь л багшийн эгүүзрийг бясалгах байдаг байна. За ингээд багшийн эгүүзрээр дадлагаа эхлээд багшийн эгүүзрээр одоо төгсдөг гэж хэлж болно. За ингээд нууцын хураангуй дандар гэдэг бол гэгэрэлт хүрэх замыг одоо хамгийн тод үзүүлсэн дандрын ёснуудын нэг юм аа. За ингээд лама зонхоо, бог зонхоо, хайдвжи зэрэг одоо гэлэгвагийн томоохон багш нар бүгдээрээ энийг хэлдэг. Та бүхэн тантрын ёсыг ойлгоё гэвэл эхлээд нууцын хураангуй дандар гүхэ самажааг үзэх хэрэгтэй гэж дандаа загтаг. Энийг эхэлж судалчаад дараа нь бусдыг нь судлавал илүү амар байх болно гэж тэд одоо хэлсэн байдаг. За ингээд миний өөрийн туршлагаас харж байхад ч гэсэн мөн тийм юм. Би тантрын бүх ёснуудыг судалж үзсэн. Тийм болохоор энэ бол одоо эхлээд энийг судлах ёстой гэдгийг би мэднэ. Тэрийг би зөвшөөрдөг гэсэн үг. Миний өөрийн энэ багсаага туршлагаас харж байхад ер нь тийм юм шиг байна. За бурхан багш тарны ёсон ялангуяа энэ ханцшгүй дандрын ёсыг одоо бурхан багшийн дүрээр бол айлдаагүй. За Сиддхарта Гаутама гэдэг нэртэй одоо хүн тааж болж энэтхэгт төрөөд тэгээд 29 наснда гэгэрлийн хутгийг олоод өөрийгөө гэгэрсэн хэмээн тунхаглаж ингээд одоо гэгэрэлт хүрэх юм бүхэл цогц номыг бидэнд зааж үлдээсэн тэр бурхан багш бол одоо бурхны хувилгаан лагш юм. Тэгэхээр хувилгаан лагшин дотроо 3 янз байдгаа гэж ойлгож болно. За ингээд хамгийн ихнийх нь бол одоо яг энэ бурхан багшийн дүр. Одоо хүний дүрээр ингээд энэ ертөнцид мэдлээд ингээд гэгэрэх замыг үзүүлдэг ийм нэг хувилгаан байна. За ийм хувилгаан лагшинд бурхан манай ертөнцид 1000 бурхан залрахын гэсэн. За тэрийг бид сайн цагийн 1000 бурхан гэж ярьдаг. За тэгээд хоёр дахь янз нь бол одоо хизээч ном айлддаггүй тийм хувилгаан байна. Бас. За тэд яадаг вэ гэх юм бол үйлдэлээрээ үйлсээрээ одоо бусдад тусалдаг. Тийм хувилгаан лагшин бас байна. Тэд номыг бол айлддаг байна шүү. За тэгвэл 3 дахь янзынх нь хувилгаан лагш нь болохоор тодорхой нэгэн газар, тодорхой нэгэн цаг үед, тодорхой нэгэн зорилгоор төрөөд ингээд арилдаг тийм хувилгаан бас байна. За тэгэхээр бурхан багш өөрийнхөө тийм хувилгаан лагшинт бурхан багшийн дүрээр тарны ёсоо айлдаагүй. Яагаад гэвэл тэр одоо миний бодлоор бол энэ шавнараа нэг их айхтар бодлуулъя гэж бодоогүй юм шиг байна. Бидний энэ амьдралд ч гэсэн тийм хүмүүс байдаг штэ. Тийм мэрэгжилтэй жишээлбэл цагдаа хүмүүс гэхэд ажил дээрээ бол цагдаа, гэртээ бол шал өөр, дүртэй. За тэгээд ажлынхаа хувцас, цагдаагийн хувцас зэвсэг зэрэгээ бол одоо гэртээ авч очих хэрэггүй нэг бокс ч юм уу нэг юмд нэг хайрцаг савнд хийгээд үлдээгээд гэртээ эцэг хүний дүрээр эр нөхрийн дүрээр хардаг. Тэрнтэй адилхан юм шиг байна. Одоо
Хувиргийн ёсыг айлдахдаа хувилгаан лагшингаараа айлдаад харин тарны ёсыг бол төгс жаргалангийн лагшингаараа айлдсан гэж үздэг. Тиймээс албан ёсоор бурхан багш бол судрын ёсыг л айлдсан юм аа гэж үзнэ. За ингээд төгс жаргалангийн лагшин гэдэг бол одоо бид энгийнүүдээр харж олж чадах тийм лагшин биш ээ. Бидэнд харагдахгүй тийм лагшин юм аа гэж ойлгоход болно. За ингээд бурхны хувилгаан лагшин бол одоо төрн өхөн. За тэгээд бас өвдөн, эдэн, нүүн яг бидэн шиг. Яг бидэн шиг. За ингээд өвдөх юм бол эмнэлэгт очинд бас эм уун ялгаа байхгүй. Энэ л хүний биеийг авсан учраас бидэн шиг яг ийм эгэл хүний биеийг авсан болохоор бас л яг бидэн шиг л энэ эгэл биений хуулийн захирагдаж амьдрнаа. За ингээд бурхан багш тарны ёсоо хэрхэн айлдсан талаар нэг түүх байдаг. За энэ түүхийг төвдийн нэг томоохон мастер энэ бол одоо болсон явдал биш ээ. Энэ төвдүүдийн зохиосон түүх ээ гэж үздэг. За тэр одоо энэ үнэн болсон явдал биш ээ гэж хэлсэн тэр төвдийн мастрыг Бүртэн Римпуче гэдэг. За тэгэхээр төвдөд хэрвээ та аль нэг зүйлийг мэдэхгүй байвал Бүртэн Римпучегээс асуугаарай гэсэн үг байдаг. Тэгээд хэрвээ танд альва нэг юм ойлгомжгүй байгаа бол богд зонхоос асуугаарай гэж. Тэгээ Бүртэн Римпуче гэдэг бол одоо маш олон ном бичсэн тийм хүн юм. Тэгэхээр ерөөсөө одоо мэдэхгүй юм гарах юм бол тэрний номноос та хариултыг олноо. Харин таны олж мэдсэн юм чинь тодорхойгүй. Та мэдсэн ч гэсэн тэрийг сайн ойлгохгүй тод биш байвал богд зонховын номоос хараарай гэсэн тийм хэллэг төвдийнхний дунд байдаг. За ингээд Бүртэн Римпучегийн нэр бол одоо бурхны номын сан хөмрөг гэсэн нэр. Тэр хүн бол одоо баг нэвтрхий тойш шиг шахуу байсан юм шүү. Тэгээд харин богд зонхово гэдэг бол одоо хүний түүхэнд төрсөн хамгийн авгаа мастеруудын нэг юм аа. За богд зонхов бол 600 гаруй жилийн өмнө төвдийн зүүн хэсэгт мэндэлсэн. За далаа огш мөн тэр нутгаас мэндэлсэн. Тэгэхээр энэ бурхан багшийн тарны ёсоо айлдсан түүхийг Бүртэн Римпуче энэ бол болсон явдал биш ээ. Энэ бол зүгээр зохиомол түүх. Төвдүүдийг жоохон хөөргөх гэсэн зорилготой зохиосон тийм түүх ээ гэж одоо баталдаг. Миний хувьд бол энэ түүх маш гайхалтай, сайхан санагддаг. Энэ зохиосон байна уу, зохиосон биш байна уу? Ялгаагүй. Энэ бол маш сайхан түүх. За ингээд бурхан багш тарны ёсоо айлдсан гэсэн тийм хидэн газрууд бий. Тэгвэл 2 гол газар байдаг. За нэг нь бол өмнөд энтхэгийн нутагт байдаг. Одоо цагийн хүртний ёсоо тэнд айлдсан гэж үздэг тийм хэсэг одоо суврагны туур хэсэг одоо чулуу нэг их үзээд байх юмгүй тийм чулуун туур байдаг. За тэгээд тэнд одоо ингээд хуучин нэг сувраг байсан юм шиг байна. Сувраг байсан газар юм шиг байна. Тэгээд тэр суврагны суурин дотор нь тарны ёсоо айлдсан гэдэг. Тэр түүхэнд. Тэгээ суврагны суур гэхээр одоо хэдий л том юм байгааж гэхдээ л тэрэн дотор хэдэн сая амтан багтсан гэдэг ш. За яагаад гэвэл тэр хувилгаан лагшингаар альдаагүй гэж би хэлсэн. Төгс жаргалангийн лагшингаар айлдсан. Бурхны төгс жаргалангийн лагшин гэдэг бол одоо түүнд бидний энэ физикийн хууль үйлчилдэггүй. Тэгэхээр физикийн хууль үйлчлэхгүй гэдэг чинь тэр суврагны хэмжээ дамжаа нь ямар байсан бэ энэ тэр ерөөсө хамаагүй болчихж байгаа байхгүй. За ингээд бидний мэддэг физикийн хуулиар бол одоо нэг хүн 1 метр квадратад сууна гэж бодоход тэгээ суврагны туур 100 метр квадрат байлахад 100 хүн л багтах нь шүү дээ. Бид бол тэгж л тооцоолно тийм үү. Гэтэл тэр одоо суврагны туурын дотор номоо айлдахад
хэдэн сая амтан тэнд багтсан гэдэг. Үүнтэй төстэй нэг Мэлбогдын түүх байдаг. Та бүхэн санаж байгаа бол Мэлбог шавтайгаа явж исэн чинь ширүүн бороо ороход Мэлбогд сарлагын ивэр дотор яваад орчихжээ гэж. Тэгтээ сарлагын ивэр томроогүй, Мэлбогд жижигрээгүй гэж. Тийм түүх байдаг шүү дээ. За энэ бол одоо ингээд нэг шал өөр юм ярьж байгаа нь та бүхэнд ойлгогдож байгаа үстэй. Энд одоо энэ багтахгүй юу, орон зай, том жижиг тийм юм ерөөсөө энд огт хамааралгүй болчихж байгаа. Тэгэхээр чин ямар ч галзуу хүн би сарлагын ивэр дотор багтана гэж хэлэхгүй шүү дээ. Ямар ч согтуу хүн мөн тэгж хэлэхгүй. Би сарлагын ивэр дотор багтана гэж согтуу хүн ч хэлэхгүй. Бидний мэддэг үндсэн физикийн хуулинд эн чинь ерөөсөө тохирохгүй, огт ойлгогдохгүй зүйл байгаа зү. За энэ бол одоо ингээд 59 айлдсан гэсэн тэр хоёр гол газрын нэг нь энэ. За нөгөөх нь Удиана гэж орн, одоо эртний энтхэгийн Удиана гэдэг оронд. За тэр нь бол одоогийн Пакистан. За мөн өөр нэг газар нь энэ хойд энтхэгийн Урус гэдэг газар. Тантрын ёсны одоо очир хонх янз янзын тийм ядан бурхтын зураг хөрөгч байдаг юм уу, тиймэрхүү зүйлс олдсон гэсэн. Тэнд альцсан юм а гэсэн тийм таамаглал мөн байдаг. Яг гэвэл энтгэхт бол ерөөсөө тантрын ёс тэр чигтээ устдаж арилсан юм шүү дээ. Юу ч гүйлцсэн. Юу ч үлдээгүй. Зөвхөн чулуу, тэр нэг чулууны тойр морь л үлдсэн. Тэрнээс биш өөр юу ч үлдээгүй. За ингээд тэр түүхэнд юу гэж гардаг вэ гэхээр Бурхан багш шавнараа дагуулад тэнгэрээр нисэж явжээ. За ингээд зарим түүхэнд бол одоо Бурхан багш нисээгүй маа, Бурхан багшийн одоо онцгой элт мэдэлд хүрсэн шавнар нисэж исэн юм аач гэж ярьдаг. За ингээд тэр түүхэнд гарч байгаагаар бол одоо бидний энэ түүхэн буддаа штэ. Тэнгэрээр шавнараа дагуулад энэ Шри-Ланк орох гээд нисэж исэн юм шиг байна. Тэгээ түүний тэгж нисэж явахыг тэр Удиана орны хаан ордноос харчхад тэгээд вау, энэ ямар гайхамшигтай юм бэ? Энэ хэн нисэж байгаа юм бэ гэж асуусан. Тэр Удиана орны хааны нэрийг Индрабуди гэдэг хаан байсан. Тэгээд тэр вау, энэ хүмүүс нисэж штэ, энэ хин эндгээр нисэж байгаа юм бэ гэдэг нэг жанжнуудынхаа нэгээс асуусан юм шиг байна. Тэгсэн чинь энэ ингээд өөрийгөө бурхан гэж нэрлсэн, өөрийгөө гэгэрсэн гэж хэлдэг энэ хүн ингээд шавнараа дагуулад нисэж байгаамаа гэж хариулсан гэдэг. Тэгээд хаан юу гэсэн бэ гэхээр ийм гайхамшигтай хүнтэй би учрах юмсан гэд тэгж хэлэхдээ зэрэг Бурхан багш элт мэдлээрээ олж мэдээд түүний цэцэрлэгт бууж ирсэн гэж ийм түүх байдаг. За тэгээд Бурхан багш одоо цэцэрлэгт бууж ирээд ингээд номоо альдаж эхэлсэн. Винаясыг альдсан гэдэг. Ингээд түүнийг номоо альдаад дуусахад энэ Бурханы тэр альдсан ном хааны таалалд тийм их айхтар нийцээгүй юм шиг байна. Яагаад гэвэл Бурхан багш ер нь огоорлын ёсыг голчлон номлосон юм шиг байна. Огоор, шунлаагоор, хүслээгоор яаж бүх юм орхиод лам болох вэ, гэлэн болох вэ гэдэг ёсыг л заасан юм шиг байна. Тэгээд тэр хаан юу гэж хэлсэн бэ гэхээр таны ном үнэхээр гайхамшигтай юм аа. Энэ номыг сонссон манай цэцэрлэгийн үнэгнүүд бараг арсланч болж магадгүй. Тэгтээ харамсалтай нь таны ном надад тохирохгүй нэ гэж хэлсэн байдаг. Яагаад гэвэл одоо хаан хүн гэдэг чинь маш их одоо хариуцлага хүлээсэн хүн шүү дээ.
Тэгээд тэр хаан тэгж хэлсэн гэд би одоо өөрийнхөө энэ бүх ордон, улс орон, цайз хамгийн гол нь би энэ хатнаа орхиж чадахгүй гэж. Яагаад гэвэл эзэн хаан хүн гэдэг чинь одоо тийм үр удмаа залгамжлах, үргэлжлүүлэх тийм учиртай байдаг учраас тэгж хэлсэн юм шиг байна. Тэгээд тэр хаан юу гэж хэлсэн бэ гэвэл энэ бүхнийг орхихгүйгээр, бүх юм орхихгүйгээр энэ номыг дадуулах тийм арга хэрвээ байдагсан бол би ёстой таны номыг дагмаар байна гэж хэлсэн гэдэг. За энэ үед бурхан багш за энэ бол одоо ёстой миний тарны номыг сонсох одоо жинхэнэ шав маань мөн байна гэж таниад тэрхэн даруй төгс жаргалангийн лагшинд хуураад тэгээд тарны ёсоо альтцсан гэдэг. Тэгэхээр бурхны төгс жаргалангийн лагшин гэдэг бол ерөөсөө тэнд тийм энэ төгс жаргалангийн лагшин энд байдгиймаа гэсэн тийм байр орон газар байхгүй. Хаан энд байна, тэнд байна гэсэн тийм орон байхгүй. Яг одоо энд байж магадгүй, тэнд байж магадгүй гэсэн тийм хэд хэдэн таамаглалууд бий. Тэгвэл төгс жаргалангийн лагшин яг энд байдгиймаа гэсэн тийм орон газар байхгүй. Одоо квант физикийн хүрээнд бол энийг ойлгож болохоор юм шиг байна. Тэгэхээр би квант физик сайн мэдэхгүй учраас энийг үнэндээ тайлбарлаж чадахгүй юм да. За бурхны одоо номлосон тэр Венайос бол ерөөсө эхлээд бүх юм хамгийн ихэнд л огоорлын сэтгэлээр бүх юм орхиод ингээд лам гэлэмма бол тэгээд дараа нь номыг дадуулаа гэж хэлсэн юм шиг байна. Тэгээд Индра Будди хаан таны ном үнэхээр зүгээр л гайхамшиг юм аа л гэж хэлсэн баг. Гайхамшиг юм аа. Гэхдээ харамсалтай нь надад таарахгүй нэ. Би энэ бүхнийгаа орхиж чадахгүй. За ингээд одоо үнэхээр би энэ бүх юм орхихгүйгээр юугаач орхимоо улс орон энэ хаан ширээ бүх юм орхихгүйгээр хэрвээ таны номыг дадуулах тийм арга байдаг бол би ёстой таны номд орё гэж хэлсэн гэдэг. За ингээд бурхан багш тэр даруй одоо төгс жаргалангийн лагшинд хуураад тэр хаант улсыг тэр чигээр нь хот мандал болгож хуургаад за тэгээд энэ сандуй бурхны дүрээр нууцын урангуйдан нарын номоо альцсан юм аа гэж түүх байдаг. За тэр лагшинг бол ингээд одоо хүн болгон амьтан болгон харах болцоогүй гэж би түрүү хэлсэн. За ингээд одоо эцэг эхийн дүр байдалтай Гохья Самажа яв юм болон хуураад номоо альцсан. За тэгээд энэ төгс жаргалангийн лагшинг энэ одоо шүтэн зурагнууд дээр байдаг энэ ядан бурхт шиг яг ийм гэж энэ бол зүгээр символ одоо бэлэг тэмдгийн байдалтай урлагийн бүтээл гэж ойлгох хэрэгтэй. Хэрвээ ядан бурхан гээд одоо ингээд 24/7-оор ингээд арга билэг эвцэлсэн тэгээд ингээд цэцгэн дээр суудсан ийм байралтай маш олон нэгуур мотортай маш олон тэргүүнтэй ийм байдаг бол одоо энэ нэг их хүний сонирхол татхааргүй яасан амаргүй зүйл вэ гэж бодмоор санагдсан шүү дээ. За ингээд та бүхэн богцон хувийн одоо шүтэн зургийг харсан бол түүний дээр 3 бурхан заларсан байгаа. Баруун талынх нь ямандаг. За зүүн талынх нь одоо дээд амгаланд голд нь сандуй бурхан. За тэгээд доотлолт нь одоо бас 3 номын сахиус ингээд заларсан байдгаа. Баруун талынх нь Ямараача буюу Ямараача
За голынхын нэрийг санахгүй байна. Зүүн талынх нь Балдан лам бурхан байдаг аа. За ингээд Далай ламын сахиус гэж ярьдаг. Морь зайдгансан эмхтэй дүртэй номын сахиус байдаг аа. За тийм учраас бурхны төгс жаргалангийн лагшинг амтан болгон хардаггүй гэсэн. Зөвхөн одоо ухамсарынхаа нэлээд гүнзгий төвшөнд хүрсэн тийм байдгалууд л харах чадaltaй байна. За ингээд бурхан багш төгс жаргалангийн лагшинд хуурсан гэдэг нь хувилгаан лагш нь алга болоод оронд нь төгс жаргалангийн лагшнаар гараад ирсэн байна. За ийм болохоор л судрын ёсыг нийтийн хөлгөн, тарны ёсыг нийт бусын хөлгөн гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл хувь хүмүүст яг өөрсөнд нь зориулж ингэж олгодог ийм нууц сургаалаа гэсэн үг. За тарны ёсыг ялангуяа энэ ханцшгүй дандрын ёсыг дадуулахад та заавал лам гэлэмма байх шаардлагагүй. Та одоо энгийн амьдралаа өөрчлөхгүйгээр бурхны номыг дадуулж болох тэр зам бол тантрын ёс юм аа. Тэгээ нөгөө талаас зөвхөн энгийн хүмүүст л зориулсан юм аа. Лам гэлэмманаар дадуулж болохгүй гэж байгаа үг биш юм шүү. Энийг одоо зөв ойлгох хэрэгтэй. Жишээлх юм бол Марв багш байна. Марв багш хизээч лам байгаагүй. Тэр бол гэргитэн байсан. Бүр эгэл жирийн амьдралтай хүн байсан шүү дээ. Түүнд эхнэр байсан, хүүхэд байсан, хашаа хороо за баг илжигч байсан баг. Алт, мөнгө, мал, сүрэг, тариалангийн талбай бүгд байсан. Тэр эгэл жирийн амьдралтай хүн байсан. Тэглээгээд түүнийг гайхамшигтай бүтээлч болоход энэ саад болж чадаагүй маа. За ингээд бурхны тарны ёсоо айлдсан богинохон түүх бол энэ юм. Тэгэд эхэндээ бурхан багш одоо тарны ёсыг айлдахдаа үндсэн дандрыг айлдсан. Үндсэн дандрын номыг. За энэ үндсэн дандар бол 17 бүлэгтэй. За түүн дээр нэмэгдээд тэнд байсан тэр өндөр ухамсарлах үед хүрсэн бодгалууд энэ номыг сонсоод маш их асуух зүйл маш их гарсан учраас нэмээд хэдэн ном гарсан байдаг. Бурхан багшийн өөрийнх нь хийсэн тайлбар гэсэн үг. За ингээ хаан болон бусад сонсогч нараас гарсан асуулт 50 гаруй асуулт, за 52 байж магадгүй асуулт гарсан. Тэрэнд хариулсны дүнд ингээд тэр асуултанд хариулсан өшөө 6 ном нэмэгдэж гарсан байна. За энэ төгсгөлийн энэ тайлбар 6 номны нэг нь бол бүр төвд хэл дээр ч орчуулагдаагүй байдаг. 5 нь бол байдаг. За тэглээ ч гэсэн одоо энэ үндсэн дандрын ном, тайлбар номуудыг нь эгэл жирийн хүн уншаад ойлгохын аргагүй. Ойлгоход бол маш амаргүй тийм байдаг. Тийм болохоор л энэ одоо том мастер багш нар ээгүүзэрнүүд тэдгэрийг тайлбарлаж ингэж бидэнд тайлбарлаж үеийн үед ингэ тайлбарлаж явсан юм аа. Довшин, довны, ремна гэд 3 гол зүйлийг нагарчуна богд гаргаж ирсэн. Тэр талаар би энд одоо тодруулж ярихгүй. За ингээ хутагт нагарчуна багшийн одоо шавнар 5 гол шав одоо мөн энэ талаар одоо тайлбаруудыг хийсээр ирсэн. За ингээ Марв багш мөн нэлээд номыг авчирсан. За ингээ түүнээс хойш энэ сургаал баг арилж алга болоод үхэтгийн даваан дээр баг үгүй болохын даваан дээр богдсон ховоо олон өөр багшаас суралцаж одоо ингээ эдгээр сургаалуудыг буцааж цуглуулж эмхтгсэн байдаг. Төвний бичсэн одоо олон гайхамшигтай ном байгаа. Тэр өөрөө бол нууцын хураангуй дандрын маш авгаа бүтээлч байсан гэдэг нь харцаагүй. За энэ одоо бидний судалж байгаа нууцын хураангуй дандрын эхэнд их сурвалжид эхэнд нь энэ Наровагийн хэлсэн үг, Марв багшийн хэлсэн үг гэд ийм ганц хоёр өгүүлбэрүүд байгаа.
За ингээд тарины ёс болгонд үүсгэлийн зэрэг, төгсгөлийн зэрэг гэж хоёр үе шаттай байдаг. Энд бид үүсгэлийн зэргийн талаар ярихгүй. Зөвхөн төгсгөлийн зэргийг ярина. За төгсгөлийн зэрэгт бидэнд 6 үе шат байгаа. За тэрний 3 нь бол 3 аглагийн дадлага гэж байгаа. За ингээд сүүлийн 3 нь бол элбийн бие, гэгэн гэрлийн сэтгэл, энэ хоёрын нэгдэл гэсэн юм 3 бүлэгтэй. За энэ 6-гийн эхний 3 нь бол арга зам нь, сүүлийн 3 нь бол түүний үр дүн. Өөрөөр хэлбэл эхний 3 дадлагын дүнд гарах ухамсарлахыг хэлж байгаамаа. За эхний 3 дадлагаар бид бүх хийгээ гол судландаа уусгах зорилготой. Гол судалтуудыг зүрхэн хүртэндээ уусгах зорилготой. Энэ бол одоо хийгээ яаж гол судландаа хураах вэ гэсэн арга гэж болно. Эхний 3 дадлага бол тийм арга юм аа. За ингээд сүүлчийн 3 нь болохоор хийгээ бүх хийгээ гол судланд хураасны дараа төрөх ухамсарлах үе байх нэ. За ингээд сүүлчийн 3 бясалгал нь бидний бүх хий гол судланд дууссаны дараа бидэнд ямар ухамсар төрөх юм бэ гэдгийг тэр үр дүнгийн энэ бясалгалаар үзүүлдэг. Тэгээ 3 аглагийн дадлагын төгсгөлт үр дүнд нь бид элбийн биеийг үзэж, гэгэн гэрлийн сэтгэлийг үзэж, эцэст нь энэ хоёрын төгс нэгдэлд хүрдэг байна. За ингээд бүдүүн хийнүүдийг гол судландаа уусгаагүйгээр бидэнд нарийн энерги ургаж гарахгүй. За ингээд нарийн бие, нарийн сэтгэл гарч ирээгүй тохиолдолд бид элбийн бие, гэгэн гэрлийн сэтгэлийг үзэхгүй. Гэгэн гэрэл элбийн биеийг үзээгүй байгаа тохиолдолд бид тэдний нэгдэлд хүрнэ гэж байхгүй. За ингээд цагийн хүрдэн байна уу, дээд амгалант байна уу, нууцын хураангуй байна уу, ялгаа байхгүй. Эдгээр бүх тантрын ёсонд, ялангуяа ханцшгүй дандрын ёсонд нэг зүйл дээр бүгд зөвшөөрдөг, нэг нийтлэг ийм суур байдаг нь юу вэ гэх юм бол эдгээр бүх тандрын ёсонд бүдүүнхийг гол судланд уусгах хамгийн эхлээд бүдүүнхийг бид зайлшгүй гол судланд уусгах ёстой гэдэг. Энэ дээр бол бүгд санал нэг байдаг. Тэгж байж л бидний нарийн сэтгэл гарч ирнэ. Хэрвээ нарийн сэтгэл, нарийн бие гарч ирээгүй байх юм бол бид энэ бүдүүн сэтгэлээр дадуулаад хаач хүрэхгүй. Ямар ч амжилт гарахгүй. Тэгээд маш их шамдлах хэрэгтэй. Тэгээ маш удаан. Тийм учраас бид нарийн биед хүрч, тэр нарийн сэтгэлд хүрч хагаад тэндээс маш хурдтайгаар ингэж замдаа орох юм. Нарийн бие дээр бяцлагдаг учраас л тарины ёс хүнийг маш хурдан гэгэрүүлэх чадaltaй байдаг. За ингээд нарийн биеийг бид бяцлагж гаргаж ирэхгүй. Зүгээр бүдүүн биеэрээ л дадуулаад явна гэх юм бол бас болно. Тэгэхдээ энэ бол цаг хугацаа шаардна. Цаг хугацаа шаардахтаа тоолшгүй олон галвын туршид бид бяцлагж ийж тэнд хүрнэ гэсэн үг. Тэгэхээр бидэнд энэ бүдүүн энергийг гол судландаа уусгах арга биш. Энэ аргыг хэрэглээд бид үнэхэрийн тэрхийг дотгошоо уусгачих юм бол нарийн бие, нарийн сэтгэл хамаагүй хөнгөн, хамаагүй чөлөөтэй юм өөр аяндаа ургаад гараад ирнэ гэж. За энэ бүдүүн бие сэтгэлээр дадуулна гэх юм бол бидэнд маш их хүч чармаалт хэрэгтэй. За тэгээд бидэнд маш их төвлөрөл хэрэгтэй. Түүний дээрээс бидэнд маш их ажиглалт хэрэгтэй. Төвлөрлийн бясалгал, шинжлэх бясалгал хоёр хоёулаа хэрэгтэй. Яагаад гэвэл бүдүүн бие, бүдүүн сэтгэлд нэгэн маш өөрмөц тийм шинж чанар байдаг. Энэ яг чулуу шидэж байгаатай адилхан. Та ингээд чулуу аваад шидэн штэ. Тэгэхэд хичнээн ч хол явлаа гэсэн нэг их хол явахгүй ингээл
дугуйж чирэл унчихна. За эсвэл одоо нум сум харуулхад. Нум сум харууллаа гэж бодъё л да. Одоо чулуунаас илүү хурдан, арай хөнгөн нум сум харуулхад л биш үү? Хичнээн ч хүчтэй хүн хичнээн ч хол харуулж чадлаа гэсэн. Эхлээд нилээн явна. Нилээн өндөрт хөрөөд нилээн явна. Тэгээд ингээд дугуйч чирээд эцэст нь доош унчна. Ингээл болоо. За ингээд маш хүчтэй хүн жишээлх юм бол одоо тэр нум сумыг аваад харууллаа штэ. Эхлээд маш хүчтэй явна тэр. Тэгэл хором өнгөрөх болгонд хүчин саар байгаад доош унцдаг. Бүдүүн биеэр дадуулах яг тэрнтэй адилхан байх юм. Хурдан тогтвортой биш, хүчин тогтвортой биш. Тэгэл саар байгаад хурд нь удаашрсаар байгаад хүчин багассаар байгаад унчна. Энэ нум сум харуултын зарчим биш үү? Энэ бол яг бүдүүн бие бүдүүн сэтгэлийн зарчим нь энэ баггүй. Тэгэхээр яагаад бүдүүн биений хууль ийм байна гэхээр бид энэ бүдүүн биеийг авцсан байж байгаа. Таван махбодын энэ бүдүүн бие. Ийм бүдүүн биеийг авчихснаас болоод бидэнд бүдүүн энерги байгаа. Бүдүүн энерги чинь цаашаага бүдүүн сэтгэлийн суурь болчихж байгаа. Бидний энэ бүдүүн бие сэтгэлийн хууль бол яг нум сум харуулж байгаатай л адилхан. Тийм зарчмаар явагддаг гэсэн үг. Хэрвээ та хол харуулъя л гэж бодох юм бол илүү хүч гаргах л хэрэгтэй болно. За тэгээд энэ бүдүүн сэтгэлийг цааш нь ингээд одоо энэ бүдүүн бие сэтгэлээр л зүтгүүлээд байя гэж бодох юм бол тэрийг одоо байнга сургаж явах хэрэгтэй, байнга хөгжүүлж явах хэрэгтэй, тэгээ байнга сануулж явах хэрэгтэй, байнга давтчих хэрэгтэй байдаг байна. Энэ бүдүүн сэтгэлд л ерөөсөө ингээд байнга давтаж сануулж одоо байнга л санаж ингэж өөрийгөө давтан өөртөө хэлж сануулж ингэж байхгүй юм бол энэ ерөөсөө байна гэж байхгүй. Санаж байгаа юм байхгүй, мэдэх юм байхгүй, тийм л болно гэсэн үг. Бараг л ч мартуулдаг юм өгсөн юм уу гэмээр. Өөрийгөө л ч мартна. Тийм болохоор л байнга сануулж явах, байнга давтчих. Тийм шаардлагатай байдаг байна шүү дээ. Тэгэд ингээд нэг юм дахин давтаад байх шаардлагатай байгаа учраас л бидэнд ийм их цаг хэрэгтэй, ийм их шамтлах хэрэгтэй байдаг. Ийм ядаргаатай, ийм хязгаартай учраас энэхүү бүдүүн бие сэтгэлийг бид уусгачих юм бол, бүдүүн энергийг нуусгачих юм бол нарийн бие сэтгэл, нарийн сэтгэл аяндаа ургаад гараад ирнэ. Энэ бол байгалийн жам бахна шүү дээ. Бүдүүнхий уусгад нарийнхий гарч ирнэ гэж. Нэг нь итвэхгүй болж иж нөгөөх нь итвэхчиж гарч ирдэг байх. Тэгээ бүр маш нарийн сэтгэлд бид одоо хүрэхийн тулд хуусан чанарыг онох хүртэл хангалтгүй байна. Энэ маш нарийн сэтгэл, маш нарийн энергийг илрүүлж гаргахад бид хуусан чанарыг оноод ч хангалтгүй гэсэн үг. За тэгвэл тэрнтэй харьцуулахад энэ бүдүүн бие бүдүүн сэтгэлтэй харьцуулахад нарийн бие нарийн сэтгэлийн мөн чанарыг юутай зүйрлэж болох юм бэ гэвэл гэрлийн мөн чанартай зүйрлэж болно. За ингээд гэрэл бид эндээс тусгалаа штэ. Энэ яг ямар зарчмаар явагдгийг би үнэн дээр тэр яг шинжлэх ухааныхын талаас хэлж мэдэхгүй. Тэгэхдээ эндээс бид гэрэл тусгана. Тэр хүрх хязгаар нь энэ ертөнцийн хязгаар хүрнэ гэж би бодож байна. Эндээс тусахад л тэнд хүрнэ. Тэгээд гэрлийн хурд нь одоо сайн мэдэхгүй гэж хэлсэн шүү. Би сайн мэдэхгүй юм. Тэгтээ гэрлийн хурд минийхаар бол тогтвортой байдаг. Хурд нь заримдаа удаан, заримдаа хурдан гэж байхгүй. Яг нэг хурдаар тэгээд гэрэл бол тасралтгүй байдаг. Гэрэл тасралтгүй гэдэг чинь л эндээс тусгасан гэрэл огторгуйн хязгаар хүрнэ гэсэн үг үстэй. Тусахад тэр даруй нөгөө өнцгт. Одоо ингээд бид санахын төдий тэнд хүрнэ гэж яриад байна шүү дээ. Тэр чинь л энд бидний маш нарийн сэтгэл байхгүй.
Тэгэхээр хэрвээ би андуураагүй бол гэрлийн хурдан тогтвортой тэгээд дээрэс нь тасралтгүй үргэлжилсэн байдаг. Энэ хүрээ тасраад цаашаага залгагдаад эсвэл зүгээр ингээд цаашаа нэг хэсэг хугацааны дараа дахиад үргэлжилнэ гэсэн тийм юм байхгүй. Гэрэл бол тасралтгүй. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг юм бэ гэхээр биднээс ямар ч тийм их айхтар хичээл зүтгэл гарахгүй гэсэн үг байхгүй юу? Онцгийн шамдалгүйгээр тийм амархан. Тэгээ нарийн бие сэтгэлийн мөн чанар нь гэрлийн мөн чанартай байна. Бүдүүн энерги яг ном сум харвж байгаатай адилхан байдаг бол нарийн энерги гэрлийн мөн чанартай. За ингээд одоо жишиж үзэхэд, зүйрлж үзэхэд тийм байгаамаа. Тэгэхээр энэ бүдүүн энерги, бүдүүн сэтгэлийг та цааш нь үргэлжлүүлээл ингээд байлгаад л энэгээрээ л зүтгүүлээд байя гэж бодох юм бол нууц нь юундаа юм бэ гэвэл давтах, сануулах. Тэр л нууц нь. Тэгж байж л энийг цааш нь үргэлжлүүл. Тэрнээс биш одоо нарийн сэтгэл шиг ертөнцийн хязгаар хүртэл нэгэн хоромд ингээд одоо хязгааргүй ингээд явчихна гэж байхгүй. Тийм нарийн сэтгэлээр бид аливаа дадлагыг хийх хичнээн амархан байх уу. Биднээс ямар шамдал зүтгэл баг гарахгүй гэдэг шүү дээ. Бид одоо өнөөдөр аз жаргалтай байлаа гэхэд маргааш ихэд л тэрийг мартчих шүү дээ. За ингээд одоо жишээлбэл бид тэр үед бид маш жаргалтай байсан санаж гин үү гэж биеүндээ ярьдаг. Тийм биз? Өчүүхэн төдий тааламжгүй зүйл гараад сэтгэл таарахгүй зүйл гарахад л урд нь хичнээн сайхан жаргалтай байснаа та шууд мартдаг шүү дээ. Тийм биз дээ. Бидний амьдрал тийм тохиоллоор дүүрэн биш дээ. За ингээд орчин цагт бидний амьдрал бидний заримын амьдрал, за ялангуяа барууныхны амьдрал маш боломжийн, маш сайхан байгаа. Тэгэхдээ физик бодит энэ физик ертөнцийн хууль гэдэг тэр юм аа. Энэ физик ертөнцийн хууль гэдэг чинь хязгаартай маа, хэмжээтэй маа. Жишээлбэл энэ ертөнц дээр хүн болгон дөрвөн улиралд зориулсан дөрвөн байртай байж болохгүй. Энэ яагаад гэвэл энэ угаасаа байх боломжгүй. Хүн болгон хувийн онгоцоор нисээд үйж болохгүй юм. Яагаад гэвэл энэ хязгаарт, хэмжээт. Орон зай, цаг хугацаа, эд хөрөнгө, боломж бололцоо бүх юм нь хязгаартай байхгүй юу? Бидний энэ физик ертөнц чинь хязгаартай. Тэгээ бидний одоо энэ төрсэн байгаа бодит бие сэтгэл, бүдүүн бие сэтгэл ерөөсөө марталтын мөн чанартай гэж хэлж болно. Ерөөсөө унган мөн чанар нь өөрийнх нь байж байгаа байдал нь л марталтын мөн чанартай. Тэр төвдөд юу гэж хэлдэг вэ гэвэл хэрвээ та хүнд туслах юм бол тэр таныг хизээж санахгүй. Хэрвээ та харин хүнд муу юм хийх юм бол тэр таныг хизээж мартахгүй гэж үг байдаг. За тэгтээ энэ бол та бүхнийг хүнд тусалж болохгүй шүү. Хүнд хор хийгээд яваарай гэсэн үг биш шүү дээ. Бид хэн нэгэнд ингээд ямар нэг байдлаар тусалчхаараа тэр намайг одоо эргээ санандаа гэж боддог хөхгүй. Гэтэл тэр хүн хизээж сандгүй. Сандгүй. Тусыг сандгүй. Харин та тэр хүнд хор хийчих юм бол ёстой мартахгүй дээ. Ёстой насаараа мартахгүй юм болно. Тэрнтэйг адилхан сайн зүйл болоход бид үргэлж мартна. Харин муу зүйлийг бол бид үргэлж санаж идэг гэсэн үг. Тэгэхээр энэ одоо муу зүйлээ биднээс дахин санаад байдаг гэсэн үг. Сануулаад автаа. Энэ ёстой ингэсэн шүү те. Энэ ингэсэн шүү намайг. Гэдэл ингээл үргэлж давтаад, үргэлж сануулаад муу юмыгаа бол тэгж сайн дадуулаад идэг бахнэ. Энэ нарийн бие сэтгэлд давтах, сануулах шаардлагагүй байдаг гэж юу гэсэн үг гэвэл энэ нарийн бие сэтгэлд хүрчихэд л ерөөсөө хангалттай.
танд одоо төвлөрөл хэрэгтэй, тэрнээс биш шинжлэх бясалгал хэрэггүй гэсэн. Танд маш сайн төвлөрөл хэрэгтэй. Тэгээд маш сайн төвлөрсөн байхад танд тэрийг шинжилнэ гэдэг чинь ерөөсөө давтах сануулгыг хэлж байгаа байхгүй. Харин бүдүүн бие сэтгэлд нэг төвлөрөл таныг тийм их хол аваад очихгүй нүш. Нэг сайн төвлөрлөөгээд таныг тийм их хол аваачиж чадахгүй. Бидний төвлөрөл магадгүй нэг цагийн дотор хангалттай байж магадгүй нэг өдрийн дотор хангалттай байж магадгүй нэг 7 хоног бид санаж иж магадгүй. Тэгэл мартчихна. Тэгэл дахиад сануулна, дахиад давтна. Тэгээ хэсэг хугацааны дараа дахиад мартчих. Тэгээ дахиад сануулна, дахиад давтна. Энэ бүхэн бол үнэхээр ядаргаатай. Зөндөө их залхуу хүмүүстэй ажиллаж байгаа юм шиг. Таны бүдүүн бие сэтгэлж яг тийм. Ингээд аль босоотхооч та нар ингээд ажиллаа хийгээч гэд ингээд үргэлж шахаж шаарч идэг тийм хүмүүстэй ажиллаж байгаа юм шиг. Дандаа өөртөө тийг сануулж авахгүй л болохгүй. Тэгвэл хизээч давтахгүй, хизээч сануулахгүй тийм сэтгэл гэдэг чинь хамгийн сайн шүү. Хамгийн сайн. Энэ бидний ертөнцийн хийж байгаа, амьдарч байгаа бидний амьдрал цөм давтах, сануулах гэсэн давтамжтай байдаг. Тийм биз? Та гэрээ цэвэрхэн байлгая гэвэл тогтмол цэвэрлж авах хэрэгтэй. Яг л тэр юм. Бидний ертөнцийн хууль, физик ертөнцийн хууль яг л тэр. Тэгэхээр хэрвээ та эрүүл сайхан биетэй байх юм бол давтах хэрэгтэй. Альва зүйлийг давтан тогтмол хийх хэрэгтэй. Хэрвээ та сайхан сэтгэлтэй одоо маш эрүүл сэтгэлтэй байхыг хүсэх юм бол сануулаад авах хэрэгтэй. Хэрвээ та гидсний 6 болчин хүсчихвэл та одоо ингээд дасгалал хийгээд авах хэрэгтэй үст. Хийхэ болчих юм бол тэр ч алга болчих. Нэг юм том бондгор юм гараад ирнэ үст. Сэтгэлээрээ аз жаргалтай байя гэх юм бол үргэлж би аз жаргалтай хүн шүү, би сайхан амьдарч байгаа хүн шүү, би азтай хүн шүү гэ өөртөө үргэлж сануулж ижил аз жаргалтай байна гэсэн үг. Яагаад ийм байна гэж та бүхэн бодож үзсэн үү? Яагаад гэвэл шүү дээ. Бидний энэ бүдүүн бие сэтгэлд ямар ч юм тогтвортой байдал байдаггүй байхгүй. Тогтвортой юм юу ч байхгүй. Бүх юм цаг үргэлж хорон болгонд, агшин болгонд өөрчлөгддөг. Үргэлж мөнх үсэн юм чанартай байна шүү дээ. Тийм болохоор л бидэнд үхэл байгаа, тийм болохоор л бидэнд төрөл байгаа үст. Тийм учраас л бид унтах хэрэгтэй, тийм учраас л бид сэрэх хэрэгтэй. Тийм учраас л бид үргэлж баяр баясгалантай байлаа гэхэд буцаад гунигтай болох л ядарч одоо стресстгэл тийм шаардлагатай болчиход байгаа. Тэгэхгүйгээр үргэлжийн баяр баясгалантай үргэлжийн жаргалтай ингэж байгаад ах бидний энэ ертөнцид боломжгүй хэрэг юм. Дээшээ доошоо гэсэн ийм давлгаанд бид амьдарч байгаа шүү дээ. Хэрвээ энэ давлгаа хэтэрхий их олон давтагдаад ирэх юм бол бид эмчэд очих хэрэгтэй болж байгаа шүү дээ. Тэгэхээр тэгэхгүй тулд бидэнд одоо нийтлэг тийм нэг нийтийн хүлээн зөвшөөрсөн тодорхой давтамжтай ийм ап нь дээшээ доошоо хэрэгтэй байна шүү дээ. Тогтмол. Тэгэхгүй л хэтэрхий хуурттай болоо хэтэрхий удаан болчих юм бол бид эмчэд очих хэрэгтэй болно шүү дээ. Өөрөөр хэлбэл бүх нийтээрээ ойролцоо дээшээ доошоо. Ийм байдалтай байж ижил бид ойлголцсон. Өнөөдөр идсэн хоол маргааш хангалтгүй шүү. Маргааш би дахиад идэнэ. Өнөөдөр хийсэн дасгал маргааш хангалтгүй. Маргааш би дахиад дасгалаа хийж явахгүй бол нөгөө одоо өчигдрийн хийсэн дасгалыг чинь үр дүн алга болчихно.
Тэгээд энийг л ойлгохгүй ингээд хүн болгон нэг сайхан одоо дасгал фитнес хийгээл сайхан биетэй болчих юмсан гэж тийм юмыг хайгаа яваад шүү дээ. Гэтэл бидний энэ ертөнцид чинь тийм юм алгаа. Нэг сайхан жаргалыг амсаал бүх амьдрал нь сайхан жаргалтай болчих. Тийм юмыг хайгаад яваад байгаа байхгүй. Тэр чин гэтэл бидэнд алгаа. За ингээ бид нэг ёстой тасархай гоё фитнест ороод нэг өдөр маш сайхан бие дадлагжуулаад тэгэл тэр чин бүх амьдралдаа хүрдэг бол мөн сайхнаа. Тийм юмыг биднээс хайгаа яваад байгаа байхгүй. Тэгээд тэр одоо хүмүүсийн зарж борлуулж байгаа юм ч гэсэн яг тэр нь чиглэлцэн. Энийг ингээл 2 минут хийчихэд болно. Өдөрт 2 минут л хийгээд байхад ийм сайхан болно гэл дандаа нэг тэгсэн юм. Тийм сурталчилгаанууд байдаг шүү дээ, тий. Би хүртэл баг хичээлдээ 21 минут та өдөрт энийг хийгээд авах юм бол хичнээн одоо тэгнэ гэж би ярьдаг шүү дээ. Тэр ч гэсэн адил. Хүн болгон яагаад гэвэл аль болох богинохон нэг л удаа аль болох богинохон зүйл хийх. Тийм сонирхолтой байхгүй бид. Нэг л удаа богинохон хугацаагаар амархан шиг им төгс төгөлдрөө явуулчих гээд тэгж бид хүсэж байгаа байхгүй. Гэтэл тэр төгс төгөлдөр нь бидний энэ физик ертөнцид байхгүй маа. Бид вэштэй ямар хайрыг хүсдэг гэж бид ингэдэг байхгүй. Ингээл ёстой хамгийн сайхан хүн, хамгийн хайртай хүнээ олж аваад тэгэл анхны харцаар дурлал тэгэл тэр хайр чинь ямар ч хичээл зүтгэлгүйгээр ингээл насан туршдаа ингээ үргэлжлээл ингээл байж ах ийм хайрыг биднээс хүсдэг байхгүй. Таны энэ хайр үрт мөнхийн байгаасаа гэж та хүсдэг. Хэрвээ та буддист хүн бол магадгүй эрх төрөлтөө ч гэсэн тэр хүнийгээ хайрлах юмсан гэж бодно. Тийм хайрыг биднээс хүсэж идэг байхгүй. За тэгээд ийм хайр оллоо. Гэтэл бидний санснаар болохгүй. Тэгэхээр яах вэ? Хей. Чи энэ хүнд хайртай шүү. Санаж байгааз? Энд чинь чиний хайр штэ. Үргэлж өөртөө сануулж ах хэрэгтэй. Би энэ хүнд хайртай гэж. Санаж байгааз? Чиний амьдралыг чинь ганц хайр юм штэ. Энээс дээр нүгүү штэ. Ингэж өөртөө үргэлж сануулж ах шаардлагатай байдаг биднээс. Энэ хайраа цааш нь ингэж үргэлжлүүлъя л гэж бодох юм бол. Ингэж сануулад ирэхээр тэр яг сануулж авах үед чинь тэр хайр чинь багасах сэргэж ирдэг баг. Сэргэж ирдэг. Тэгээ дахиад довшилж. Тэгээ дахиад сэргэнэ. Дахиад өөрийнхөө ингэж үргэлжил шинээр ингэж сэргэж би энэ хүнд хайртай шүү. Би хайртай шүү. Хайртай хэвээрэл байгаа шүү гэд ингээл өөртөө сануулж авахгүй болдоггүй. Сарын дараа дахиад ингээд доошлоод унжигаад ирэн тэгэнгүүт нь хей сэрэж хөөе чи энэ хүнд хайртай үстэй хэвээрэл байл та өөртөө хэлэх шаардлагатай болдог байхгүй. Сануулгах давтах ингээд дахиад нэг жоохон сэрэж ирдэг баг. Сүүлдээ биднээс ядарна үстэй энэс ядарна. Ийм хайрыг би хүсмээргүй байна. Би ингээд мөнхөд ингээл байж идэг. Тийм л хайрыг хүсмээр байна. Тийм л хайртай болмоор байна. Бид энэ давлгааны ертөнцид амьдарч байхад энэ давлгааны ертөнцид чинь тэр мөнх гэдэг юм нь байхгүй маа. За тэгвэл бидний энэ маш нарийн энерги, маш нарийн сэтгэлд давлгаа гэж байхгүй. Давлгаа тэнд байхгүй. Тэгэхээр л бидний энэ бүдүүн бие, бүдүүн сэтгэл гарцаа байхгүй үргэлж сануулгах давтах. Энэ бидний ертөнцийн мөн чанар нь тэр. Хэрвээ та давтмааргүй сануулмааргүй байвал та энэ ертөнцийн төрөх хэрэггүй л байсан юм байна. Тэгээд энд нэгэн төрсөн бол яах чаргагүй сануулгах давтах. Энийг л бид хийн. Одоо бидний хийж байгаа энэ дадлага бяцлаглууд чи ерөөсөө л тэр штэ. Ингээл өөртөө дадуулах тий давтаалах юм бол жоохон сайжрал байна. Давтаал
давтаал сануулаад тэгэл найрын сэтгэлд нэг санчхад болоо гэдэг нь шүү дээ. Давтаа сануулаад ах үнэхээр одоо залхмаар. Тэгтэл яах чарахгүй. Биднээс энийг дагаал явж явах шаарга. Дадуулаад өдөр болгон дадлагаа хийгээл бясалгаал ингээл явж явах шаарга байхгүй. Хүлээн зөвшөөрөхөөс шаарга байхгүй гэсэн үг. Тэгэхээр энэ нарийн сэтгэлийг олж илрүүлж нарийн сэтгэлээр дадлага бясалгалаа хийдэг учраас тайвны ёс маш хурдан хүнийг гэгэрүүлэх болцоотой байд юм аа. Тэг яагаад хурдан байгаа юм гэхээр л бидэнд давтах, сануулах шаардлагагүй. Тийм учраас хурдан баг. Давтан сануулна гэдэг чинь л бүх юмыг удаашруулж байдаг байхгүй. За ингээ бидний бүдүүн энерги гэдэг бол өдөрт авдаг 21600 амьсгал, 128600 зүрхний цохилт байдаг юм аа. За тэгэхээр та бүхэн бодоод үз. Зүрхний цохилт, амьсгал гэдэг дандаа давталт, дин дон. Энэ бидний амьсгал одоо зүрхний цохилт давтгаа болчихл юм бол бид үхээд өгнө шүү дээ. Та нар яг бодоод үзтээ амьсгал авлаа, гаргалаа. Ядаргаатай байгаа зү. Амийн залхуутай байгаа зү. Зүрх цоглоо, дин дон гэд ингээл ээж ямар сонирхолгүй. Одоо бидний байж байгаа л байдал энэ шүү дээ. Тэгэхээр одоо яах чарга байхгүй. Тэгэхээр буддизмд энэ бидний сэтгэлд тийм байх гэж байдаггүй гэж үздэг. Хаан чиний бие байна, тэнд энерги байгаа. Хаана энерги байна, тэнд сэтгэл байгаа гэж үздэг. За ингээд энерги бидний бүх биеэр тархсан байгаа ч гэсэн яг бидний нойрсож байх үеэр голчлон зүрхэн хүртэнд байдаг байна. За тэгвэл зүүдний үеэр энерги голчлон бидний хоолой хүртэнд байдаг. Сэрүүн байх үед бидний одоо сэтгэл биеийн хаасайгүй байгаа ч гэсэн голчлон бидний духны хүртэнд, харин секси үеэр бидний хүн хүртэнд илүү төвлөрдөг байна. За ингээд энийг одоо ингээд сэрүүн үе, нойрны үеийг хуваагаад үзэх юм бол сэрүүн үед духны хүрт ба хүн хүрт, харин нойрны үеэр хоолой хүрт ба зүрхэн хүрт бахна шүү дээ. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг юм бэ гэвэл та хаан төвлөрн тийшээгээ энерги гүйж идэх гэсэн үг. Энерги тэнд одоо хаан төвлөрн тэнд илүү энерги байгаа. Хаана илүү энерги байна тийшээ таны сэтгэл гүйж идэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ төвлөрөх цэг маш чухал гэдг нь харагдж байгаа. За ингээд маш нарийн сэтгэл гэдэг бол одоо эндээс яваад тэнд хүрнэ гэсэн тийм алхмууд байхгүй гэсэн үг. Нэг үгээр хэлвэл тийм алхам байхгүй. Санахын төдий тэнд хүрсэн байна. Энэ бол ерөөсөө одоо хамгийн тайлагдшгүй, хамгийн тийм гайхамшигтай зүйл энэ юм шүү дээ. Энэхүү маш нарийн, дотоод маш нарийн сэтгэлд бид хүрэх гээд байгаа. Бидний зорилго бол тэр. Тэнд эхлээд хурч байж, тэгээд бид дандрын бясалгал хийдэг байна шүү дээ. За ингээд үүнд хүрэхийн тулд бид одоо дүрслэл үүсгдэг. Дүрслэл үүсгэхэд та бүхнийг одоо өөрсдийнхөө ядан болгон үүсгэх гэж би энд заахгүй. Зүгээр өөрийгөө гэрлэн улаан бий болсон байна хэмээн дүрслээд өөрийнхөө биеийн голоор 3 судал тэгээд нууцын урангуй дандрын ёсонд бид 8 хүртийг төрсөлдөг. За зулаан хүрт, духны хүрт, хоолой хүрт, хоолой зүрх хоёрын дунд нэг хүрт, тэгээд хүн хүрт, тэгээ нууцын хүрт, нууц эрдний хүрт гэж 8 хүртийг бид төрсөлдөг. За 5 гол хүрт, 3 туслах хүрт гэж хувааж болдог байна. За тэгэхээр яг дандрын энэ ёсонд бол бид одоо нууц эрдний хүртэн дээр төвлөрч бясалгалаа хийдэг байх нэ.
За энэ хүрээд өнөөдрийнхөө хичээлийг төгсгий. Та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээл дээр дахин золготлоо баяртай.